За дөнгөж сая буюу 7 дугаар сарын 25-ны өдөр Германы нийслэл Берлин хотноо болсон LGBT олон нийтийн парадын үеэр бас ээлжид нэгэн харамсалтай хавдлага гарлаа. За хэдийгээр өмнөх хавдлагуудтай харьцуулахад бол хохирол харьцангуй бага буюу нэг хүн амиа алдаж 29 хүн гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байгаа боловч за сая болсон энэ хавдлага нь бол яг бодит байдал дээр Германы ард иргэдийн сэтгэлзүйд маш хүчтэй дөргөлтийг өгсөн үйл явдал боллоо. За яагаад ийм хүчтэй дөргөлтийг өгсөн бэ гэвэл саяны хавдлага нь орчин үеийн Европ төвийн аюулгүй байдлын асуудал, за мөн олон соёлт нийгмийн интеграцийн бодлого болон ард иргэдийн доторх тэр идеологийн мөргөлдөөн нь за тус төвд ямар хүнд шатанда шивжсэн байгаа талаарх маш тодорхой дохио болж байна гэж бол маш олон хүмүүс үзэж байгаа юм а. Цагаачлалын хяналтгүй урсгал, исламын хэд давруу үзэл болон барууны либерал үнэт зүйлсийн хоорондох гүн гүнзгий зөрчилдөөн нь нийгмийн суурь тогтвортой байдлыг ганхуулж улс төрийн болон соёлын хурц хуваагдлыг Европ даяар үүсгэж буй энэхүү цаг үед энэхүү эмгэнэлтэй явдал нь бодлого боловсруулагчдын өмнө шийдвэрлэх ёстой цоошин хатуу сорилтууд байсаар байгааг боддоор харуулсан үйл явдал боллоо. За нөгөөтэйгүр энэ хавдлага нь барууны нийгэмд хэд тууширсан либерал үзэл, за уламжлалт үнэт зүйлсийн мөргөлдөөн болон үндэсний аюулгүй байдлын хоорондын нарийн тэнцвэрийг дахин ягтлахад бол хүргэж байна. Мөн алан хятах ажиллагаа хүртэл шин шатанд бол шилжиж байгааг харуулж байгаа юм. Өмнө нь террорист хавдлагуудыг алан хятагч бүлэглүүд удаан хугацааны турш төлөвлөж сайтар санхүүжүүлж нарийн зохион байгуулалттайгаар үйлддэг байсан бол сүүлийн жилүүдэд Европ даяар хавдлагуудыг бол ганц хүн үйлдэх болоод бол удаж байна. За ганц эзэн биетэй буюу ганц хүний үйлддэг энэ мэд хавдлагуудыг тагнуулын байгууллагууд урьдчилан мэдэх бол бараг боломжгүй. За иймээс энэ мэд аюул занал хэлснүүд хууль сахиулах байгууллагуудаас урьдчилан сэргийлэх тагнуулын ажлыг бол цоо шин төвшөнд гаргахыг бол давхар шаардж байгаа юм. За мөн энэ цаг үеийн өөрөө ардчилсан нийгэмдэх эрхчлөө болон аюулгүй байдлын хоорондох зааг ялгааг бол хэрхэн зохицуулах талаар нухацтай эргэцүүлэхэд хүргэж буй юм түүхэн эзэгтэй мөч болон хувираад байна. Тэгэхээр саяны үйл явдлыг геополитикийн болон аюулгүй байдлын судлаачдын өнцгөөс гэрвээ харах юм бол за энэ хэрэг нь Европын холбооны олон 10 жилийн турш баримтарч ирсэн цагаачлалын болон олон соёлт нийгмийн интеграцийн бодлого яг бодит утгаараа ямар гүнзгий хямралын байдалд бол оруулсныг бол боддоор харуулж байгаа юм харамсалтай жишээ болсон гэж харагдаж байна. За хавдлага үйлдсэн тэр Абдул Балаут гэдэг этгээд бол урьд өмнө нь терроризмын шинжтэй үйл ажиллагаа явуулахар төлөвлөж байсан исламын улс бүлэглэлд эвсцгээр бас оролдож байсан талаар баримтууд гарч ирсэн. За мөн Германы шүүхийн зүгээс түүнийг энэ хэргийнхэн талаар нэлээдгүй саатуулж байцаалт хийж байсан боловч түүнийг эргээд нийгэмд судлаад ингээд эрх чөлөөтэй болгосон нь за Герман улс төдийгүй Европын тэр хууль сахиулах болон шүүхийн систем нь өөрөө ямар том цорхоотой сул тавтай байгааг ингэж харуулсан бодит практик үйл явдал болж харагдаж байна. Энэ нь Европ төв өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд хүний эрх ардчилсан зарчмыг хэд зөөлөн хэлбэрээр хэрэгжүүлж аюул занал хийлэл учруулж болсошгүй этгээдүүдэд хүртэл хэд хөнгөн хандаж байгааг шүүмжлэх гол үндэслэл болж байна. За ойролт оронд болон хойд Африкаас Европ руу чиглэсэн хяналт султай олон жилийн цагаачлалын урсгал нь шинээр ирж буй хүмүүсийг тухайн орныхон соёл болон хууль ёсонд нь бүрэн шингээж хангалттай интеграц хийж чадаагүй улмаас за зарим залуусыг нийгэмдээ дасан зохицож чадахгүй за харин ч бүр эсэргээр барууны үнэт зүйлсийг үзэн яддаг ислам шашны радикал бүлгүүдийн нөлөөнд амархан автах тэр хөрс суурийг бол бүрдүүлж өгсөн бололтой. За шинэ нийгэмдээ өөрийн байр суурийг олж чадаагүй эсвэл анхнаасаа л ерөөсөө барууны соёл иргэншлийг үзэн яддаг эсэргүүцсэн хандлагатай тийм хаалттай хүрээллүүдийн дунд өссөн хүүхэд залуучуудын хувьд тарих угаалтанд амархан автаж өөрийн амьдарч буй тэдгээр Европын улсуудаа үзэн ядах яг тэр цагтаа тесрэх бөмбөг мэт тийм зүйл болж тэдгээр залуучууд хувирч байна. Тэгээд энэ залуучууд нь ямар үр дүнд хүрж байна вэ гэвэл хамгийн гол нь аль нэг исламын улс ч гэдэг юм уу Аль-Каидаас ч юм уу алан хятах бүлэглэлт эзэсгээс илүүтэйгээр ганц эзэн биетэй террористууд болон хувирдаг жишг бол тогтоод байна. За энэ бүхэн нь Европын орнуудаас цагаачлалын бодлогоо суурьаар нь иргэн харж хууль бус шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах за мөн дотоод аюулгүй байдлын хяналтаа эрс чангадахгүй бол цаашид үндэсний тогтвортой байдал нь улам бүр ганхах тийм ноцтой эрсдэлтэй тулгарсныг бол боддоор сануулж байна.
Гэхдээ энэ асуудлыг арай өөр өнцгөөс нь хэрвээ харах юм бол Европ тивд яг одоо бол тис өөр хоёр соёл иргэншил за мөн одоо тис өөр хоёр үнэт зүйлийн хоорондын тэм системийн үл ойлголцол явагдаж байна гэж нэг талаас нь харж болно. Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг одоо Christopher Street Day буюу за LGBT олон нийтийн парад нь бол одоо орчин үеийн барууны либерал нийгмийн хувьд бол одоо хувь хүний эрх чөлөөч гэдэг юм уу одоо энгийн хүмүүсээс одоо ялгаатай байдлыг хүндэтгэх, үг хэлэх болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний одоо ийм бэлэг тэмдэг шахуу одоо ийм үйл ажиллагаа болон хувираад бол нэлээдгүй хугацаа бол өнгөрч байгаа юм аа. Гэхдээ хэд давруу үзэлтэй шашны хатуу номлолд суурилсан радикал бүлэглүүдийн хувьд за барууны энэхүү либерал хэв маяг нь бол тэдний ариун дандан гэж үздэг шашин болон уламжлалт үнэт зүйлсийг бол маш бүдүүлгээр зөрчиж байгаа ёс суртахууны дороотол болон харагддаг. За тэд нэр барууны нийгмийн энэхүү нээлттэй хүлээцтэй байдлыг бол хүч чадал гэхээс илүүтэйгээр дороотлын шинж тэмдэг хэмээн хүлээн авч өөрсдийн үзэл санааны дайснууд хэмээн одоо шууд ингэж үздэг. За үүний улмаас LGBT парад зэрэг одоо ийм олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд одоо баяр ёслолын шинжтэй иймэрхүү үйл ажиллагаанууд нь бол хит давруу үзэлтнүүдийн хувьд хамгийн эмзэг бас хаалттай одоо сул тал буюу одоо хамгийн тохиромжтой бай болон ингэж хувирдаг. За террористууд болон радикал бүлэглүүдийн хувьд одоо энэ төрлийн арга хэмжээг одоо сонгон өөрсдийнх нь цохилтыг өгөх одоо хамгийн том бай болгохоос гадна энэ халдах нь зөвхөн тухайн одоо LGBT хүмүүсийн хүрээллийг онцлоод өнгөрөх бус харин барууны ардчилсан нийгмийн тэр үндэс суурь тэр үзэл санааных нь эрх чөлөө рүү бол одоо шууд утгаар нь занал хийлж за нийгэм даяар ингэж айдас түгшүүр хуваагдлыг бий болгох одоо ийм зорилготой байдаг. За энэ үзэгдэл нь бол одоо барууны нийгэм өөрийн үнэт зүйлсээ хамгаалахын зэрэгцээ олон нийтийн аюулгүй байдлыг бол давхар хангах тал дээр бол маш хүндхэн сорилттой тулгарсныг харуулж байгаа геополитикийн болон соёлын мөргөлдөөний хамгийн тод илэрлэл гэж хэлж болно. За тэгвэл үүсэд буй асуудлыг арай илүү геополитикийн болон улс төрийн судлаачийн өнцгөөс хэрвээ харах юм бол за Берлиний сая болсон халдвар нь бол Европын улс төрийн ландшафтыг бол одоо үндсээр нь өөрчилж уламжлалт намуудын байр суурийг бол маш хүчтэй ганхуулах хэмжээний цохилт бол болж хувирлаа гэж ингэж дүгнэж болно. За энэ төрлийн эмгэнэлт явдлууд улам бүр ихээр улам ойр ойрхон давтагдах тусам за Германд төдийгүй одоо Европ даяар тэр чигтээ хит барууны үзэлтэй за үндэсний үзэлтэй, үндэсрхэг үзэлтэй, за эсвэл одоо тийм популист улс төрийн хүчнүүд, улс төрийн намууд бол асар хурдтайгаар Европ даяар хүчээ авч, за нийгмийн дунд бол одоо урьд хожид байгаагүй өргөн хэмжээний дэмжлэгийг бол одоо авдаг юм зөв ёсны тогтсон хууль шахуу зүйл бол байдгаа. За үүний үр дүнд ердийн иргэд болон консерватив үзэлтэй улс төрчид одоо Европын холбооны олон жилийн туршид баримталж ирсэн нээлттэй хэвийн бодлого болон за цагаатчлалын хууль тогтоомжийг бол маш хурцаар шүүмжилж эхлээд байна. За энэ нийгэмд цагаатчдын эсрэг үзэл санаа за мөн одоо исламофобия буюу исламын шашныг үзэн ядах хандлагыг бол огцом газар авахулж улс төрийн хэвлэлцүүлэхийг илүү туулширсан радикалуудын талд ашигтай байдлаар бол эргүүлдэг жамтай. Ард түмний дунд өсөн нэмэгдэж буй энэхүү айдас уур хэвлэл нь бол эрх баригч болон одоо төвийн үзэлтэй консерватив болон либерал ламуудыг улс төрийн хүнд шахалтанд яг энэ цаг мөчид бол оруулж байна. За эрх баригчид сонгогчдынхан итгэлийг алдахгүй тулд бас цагаатчлалын хуулийг эрс чангадгах, за хэвийн хяналтыг чангаруулах, тэрч байтугай хүний эрхийн зарим конвент заалтуудыг бол эргэн харах алхмуудыг хийхээс өөр аргагүй байдалд хүрч магадгүй. За энэ нь Европ даяар либерал ардчлалын үнэт зүйлсийг бол сулруулж, за харин үндэсний үзэл бол дахин хүчийг авах, улс орнууд нэг нэгнээсээ салан тусгаарлагдаж, за даяаршил бус харин дангаарших хандлагыг бол давмгаалуулах геополитикийн шин давлгааг үүсгэж буй томоохон өөрчлөлт болон хувирч байна. За түүнчлэн Берлинд болсон халдвар нь зөвхөн гадны улсын одоо гаднаас ирэх аюул занал хийх төдийгүй барууны нийгмийн дотоодод бас тулгарсан хамгийн гүн гүнзгий оюун санааны үзэл санаа идеологийн хуваагдал буюу одоо энэ соёлын дайныг эвтгсэн толин болж харагдаж байна. За өнөөдөр барууны ертөнцид одоо энэ мэт ийм ноцтой хямралт тулгарх үед өөрсдөө дотроо хоёр хуваагдан өөр хоорондоо бол тэмцэлтэн
тэмцэлдэж хэрүүл маргаан хийж байгаа нь барууны нийгмийн тэр өөрсдийнх нь дархлааг бол маш хурдтайгаар сулруулж байгаа үзэгдэл юм а. Эдгээр маргалдагч талуудын нэг тал нь буюу хит либерал үзэлтэй хэсэг нь үүнийг олон соёлт нийгэмд гарч болох төр зургийн харамсалтай гаж үзэгдэл бөгөөд уучлахын аргагүй харгас терроризм хэмээн үзэж уламжлалт хүний эрх нээлттэй байр сууриа хамгаалах ёстой гэх мэтээр бол үзэж байна. Тэгвэл нөгөө талд буюу консерватив хэсэг нь бол Европын хэд туйлширсан тэр либерал бодлого уламжлалт гэр бүлийн үнэт зүйлсийг үгүйсгэж байгаа энэ мэт ижил хүснүүдийг дэврэгсэн алхмууд нь нийгмийн ёс суртахууны суурийг тэр чигт нь ганхуулж энэ мэт мөргөлдөөнүүдийг нийгэм дотор бол улам бүр өөгшөж байна гэж ингэж маш хүчтэйгээр шүмжилсээр байна. Энэхүү дотоод туйлширлснууд нийгмийн хүлээцтэй байдал харилцсан ойлголцлыг бол үгүй хийж иргэдийг хоёр эрс тэрс байдалд бол хувааж байгаа нь бол хамгийн аюултай үр дагаврыг дагуулдаг. Нийгэм доторх үзэл сурталын энэхүү зөрчилдөөн тогтворгүй байдал нь бол террорист бүлэглүүд болон радикалуудад бол хамгийн таатай хөрсийг бол бүрдүүлж өгдөг. Өөрийн байр сууриа олохгүй төөрөлдсөн эсвэл нийгмийн бодлогод бол тодорхой хэмжээний гомдол тээсэн Европ дахь исламын шашинт залуус 2-3 дугаар үеийн цагаачдын үр удам бол энэхүү Европын дотор үүсэж байгаа хэрүүл маргаан хуваагдлын дунд бол маш амархан байдлаар тархин угаагдаж радикал тал руу бол хэвбиж алан хядах үйл ажиллагаанд татагдан орох нөхцөл бол шууд бүрддэг. Иймд энэхүү соёлын дайн нь бол барууны нийгмийн суурь үнэт зүйлсийг бол дотроос нь идэж байгаа даалт аюул болохыг энэхүү эмгэнэлт үйл явдал бол тод томруунаар санууллаа. Тэгвэл бид бүхний маш сайн мэдэж байгаачлан өнгөрсөн зууны болон энэ зууны ихээрч гэсэн террорист халдлагууд бол томоохон хэмжээний санхүүжүүлэлттэй, төвлөрсөн удирдлагатай, ихээхэн тийм санхүүжилт төлөвлөлт шаардагдсан тийм зохион байгуулалттай үйл ажиллагаа байдаг байсан бол өнөөдөр харин технологийн дэвшил ялангуяа энэ интернетийн нууцлаг платформуд болон сошиал медиаг бол ашиглаж бие даасан радикализац буюу ийм бие даасан байдлаар энэ радикал болж хүмүүжих, суртал ухуулгаар ингэж тархиа угаалгах ийм байдалд орсон хувь хүмүүс Европын нийгэмд гол аюул занал хэллийг бол сүүлийн 5-10 жилийн хугацаанд бол бий болгож эхлээд байна. Энэ төрлийн этгээдүүдэд бол ямар нэгэн томоохон бүлэглээс шууд тушаал хүлээдэггүй. Өөрийн дураар төлөвлөж ганцаараа үйлдэл хийдэг учраас тагнуулын болон хууль сахиулах байгууллагуудын урьдчилан сэргийлэх сүлжээ, хяналтын радарт бол төдийлөн өртөхгүйгээр тэрхүү халдлагуудаа үлдэх магадлал бол маш өндөр байдаг. Ялангуяа энэ удаагийн халдлагад ашиглагдсан арга хэрэгсэл буюу ерөөсөө автомашин жолоодож олон нийтийн арга хэмжээрөө дайрч мөн хүйтэн зэвсэг буюу хутга зэргийг ашиглах тактик нь бол терроризмын ажиллагааг бараг зардалгүй шахуу болгохын зэрэгцээгээр үүнээс урьдчилан сэргийлэхэд хамгийн хүнд хэлбэр болон хувирч байна. Террорист байхын тулд заавал тийм нарийн төвөгтэй зэвсэг тесрэг бодис бол өнөөдөр шаардлагагүй болсон бөгөөд өдөр тутмын энгийн хэрэгсэл болох автомашин, хутга зэрэг хэрэгслүүдээр гинтийн цохилт өгөх боломжтой байгаа нь ардчилсан нийгмийн хамгийн нээлттэй хамгаалалт султай цэгүүд болох томоохон гудамж талбайнууд мөн баяр ёслолын арга хэмжээнүүдийг бол шууд эмзэг цэг болгон хувиргаж байгаа юм. Энэ нь орчин үеийн төрийн байгууллагууд болон тусгай албатаас уламжлалт тагнуулын болон хэл хамгаалалтын аргуудаас нь татгалзаж ерөнхийдөө кибер орон зай дах хяналт шалгалт мөн хэмэл оюун ухаанд суурилсан эрсдэлийн үнэлгээ түнчлэн сошиал сүлжээнд дэх с ิจ гтэй үйл ажиллагааг илрүүлэх тагнуулын тэр бүх ажлуудыг бол цоо шин шатанд илүү өндөр түвшинд гаргахыг хатуу шаардаж байгаа юм түүхэн эзэгтэй сорилт болж байна гэж ингэж харах нь зөвөө. Тэгэхээр ер нь бол Европын холбоо анх үүссэн цагаас хойш хэл хязгааргүй байдал, хүмүүнлэг, ёс, хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон тайван замаар жагсаж цуглах тэр бүх эрх чөлөөг бол хамгийн дээд зэргийн үнэт зүйл хэмээн бол тунхаглаж ирсэн. Гэвч энэхүү энэ мэт халдлагууд нь бол ардчилсан нийгмийн хамгийн нээлттэй хамгаалалт султай байдаг. Тэр олон нийтийн арга хэмжээнүүдийг бол террорист халдлагуудын хувьд хамгийн гол нээлттэй тийм хамгаалалт багтаа сул болгож болгож байна. Ингэснээр ард иргэдийн өдөр тутмын амьдралдаа тайван амар алхах, баяр ёслол тэмдэглэх тэр үндсэн эрх чөлөөнд нь шууд занлхийлж байна гэж бол харж болно. Энэ бүх нийгэм тархаж байгаа аюулуудын үр дүнд Европ даяар бол иргэдийн дунд төр засгийнхаа болон хууль сахиулах байгууллагуудын аюулгүй байдлыг бүрэн хангаж чадах эсэх тэр бүх чадамжинд нь эргэлзэх тийм
ийм айдас түгшүүр одоо нийгмийн сэтгэл зүйн маш том хямрал бол Европ даяар нэгэнтээ үүсэж бий болоод удаж байна. Геополитикийн хувьд харах юм бол энэ нь Европод бол маш хүндхэн одоо аюулгүй байдал ба эрх чөлөөний асуудлаар шийдвэрлэх ёстой ийм томоохон гацааг бол үүсгээд байна. За ардчилсан улс орнууд аюулгүй байдлаа нэмэгдүүлэхийн тулд бол тагнуулын хяналтыг чангатгах, цагдаагийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, хэл хязгаараа хатуу хянах зэрэгээр бол одоо иргэдийнхэн хувийн орон зай, зарим үндсэн эрх чөлөөг тодорхой хэмжээгээр хязгаарлахаас өөр аргагүй хүрэх юм бодит байдал бол үүснэ. За хэрв Европ твийн удирдагчид болон төр засгууд энэхүү сорилтод маш зоригтойгоор үр дүнтэй хариу арга хэмжээ авч үнэхээр чадахгүй бол за энэ бүх байдлууд нийгмийн одоо айдас дээр дөрөөдсөн хит барууны болон авторитар шинжтэй популист хүчнүүдийн нөлөөг бол Европ даяар улам бэхжүүлж Европын холбооны дотоод ив нэгдэл за нээлттэй байдлын үзэл санааг бол үндсээр нь нураах үст юм геополитикийн стратегийн томоохон ялагдалт хүргэж болцсошгүй одоо ийм үр дүнтэй байна. За мэдээч хэрэг энийг бол одоо зарим хүмүүс зөв гэж харин зарим хүмүүс буруу гэж харна. Нэг ёсонд одоо юу гэж ярих гэдэг байна вэ гэж сая яриа нуршуу ярьчлаа. Европын холбоо ямар шалтгаанаар юуны төлөө ямар зорилгоор байгуулагдсан тэр зорилго бүхэн тэр шалтгаан бүхэн үн цэнгүй болсон цагт Европын холбоо цаашид оршин тогтнох боломжгүй болно. Иймээс одоо энэ мэд давруу байдлуудыг үнэхээр одоо таслан зогсоож тодорхой хэмжээний одоо төмөр нударгаа гаргаж таслан зогсоож чадахгүй бол Европын холбоо өөрөө цаашдаа оршин тогтнох чадамжгүй болох гээд байна шүү гэдэг одоо ийм санааг бол илэрхийлээд байгаа юм. За тэгэхээр одоо Берлиний халдлага болон түүний араас өрнөж буй үйл явдлууд нь бол Европ твийн одоо өөрийн аюулгүй байдал цагаачлалын бодлого ардчилсан үнэт зүйлсийн төлөө бодит хариу үйлдэл их шаардлагатайг ингэж харуулсан прагматик дохио гэж харагдаж байна. За иргэдийн аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах болон энэ тагнуулын хяналтыг чангатгах, мөн хэл хязгаарын хатуу бодлого баримтлах нь бол цаашид одоо ердөө нэг тийм сонголт гэхээс илүүтэйгээр зайлшгүй хэрэгжүүлэх ёстой тийм үүрэг болон хувирч байна. За барууны улсууд үнэхээр тэгж нээлттэй либерал нийгмийн авч үлдэхийг хүсэж байгаа юм бол эрх баригчид бол өнөөдрийн хэрэгжүүлж байгаа бодлогоо бодитоогоор өөрчилж аюулгүй байдлын асуудлыг бол төмөр гараар зангидахаас өөр аргагүй. Хэрвээ ингэж чадахгүй бол энэ мэд халдлага, эмх самраагүй байдал, за соёлын дотоодын зөрчилдөөнүүд цаашид барууны ертөнцид улам бүр газар авч барууны ертөнцид одоо хөл толгойн олдохгүй эмх самраагүй байдалд бол орох маш өндөр магадлалтай байна. За иймээс барууны удирдагчдын хувьд энэ асуудал нь сэтгэл хөдлөлөөр хандах бус харин стратегийн одоо маш хатуу шийдвэр бодлогын бодит өөрчлөлтийг шаардсан юм түүхэн сорилт болон хувирч байна. За ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд одоо зарим нэг байдлаар бас хэрэгтэй мэдээлэл өгсөн гэдэгт найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.